hear the beat, it's in my chest. Got me feeling some kind of way. I confess the rhythm takes over, no room to rest. My heart's dancing, it's a love conquest. Oh, the melody, it's smooth and sweet, like honey dripping from a golden bee. It's the sound. Сайн манайхаа тэр өнөөдөр дуан юу лээ? Доншуан центр руу явж байна. Тэгээд Доншуан центр болохоор одоо Берлиний хамгийн том Аз худалдааны төв. Тэгээд тэр төв нь болохоор 2005 оноос үйл ажиллагаа явуулж байгаа тийм газар юм биш. Тийм байна. Яг л манай захын байна. Нар толш. Тийм. Тэр яг хятад бараа үнэрч тэгээд. Ямар гоё. За энэхүү Дунхан центрийн маань нэрийг орчуулах юм бол хаврын нуг гэсэн утгатай байлаа. Тэгээд энэхүү төв дээр бас үе үе айгу томоохон хэрэг гардаг. Тэгээд тэр нь юунаас болдог вэ гэхээр ихэвчлэн нөгөө нэг хар тамхи энд хориотой үе үе зараад идэв нэлээ. Тэгээд тэрнээс нь болж одоо хэрэг зотоо модоо айгу их гардаг. Тэгээд 2023 онд болохоор энэ төвд айгу том зодон болоод тэгээд нэг хүнийг ингээд хутаглаад тэгээд тэр хүн нь маш хүнд гэмтчихсэн юм билээ. Тэгээд 2024 одоо сая энэ онд 3 сард 2 сарын өмнө гэсэн үг шүү дээ. 3 сард айгүй том зодон болоод хоорондоо хутгатай модтой хүмүүс хоорондоо зодтолтоод тэгэнгүүтээ 3 үнийг бүр амь насанд нь халтай тийм амар гэмтээгээд тэгээд нэг хүний хүнд гэмтээжсэн энэ хэрэгүүд бас үе үе гараад идэв юм билээ энэ төв дээр. За тэгээд энэхүү төв маань болохоор 2000 ажилчинтай тэгээд 400 гаруй бизнес эрхлүүлэгчид тэгээд 165 мянган метр квадрат талбайтай юм лээ. 165 мянган метр хэрчиг бүр амар том гэсэн үг байгаа зү тий. Амар том худалдааны төв үлээ. Байна лээ. Энд чинь ерөнхийдөө ихэвчлэн Вьетнамчууд Вьетнам өсчин одоо өсчин шивэсчин гоо сайханч маникюрчд за энэ дөрөндөө байхгүй байлээ тий. Дараа ярьж гоё юм шүдэн дээрээ шигтгэн наалгая. За иймэрхүү газар байна. Ерөнхийдөө үнэт идэл тэгээд савхи идэл байсан. Би 8 дугаар юу орсон юм бэ? Хаалаа одоо 8 дугаар өрөө гэх юм уу да одоо 8 дугаар танхим руу орсон юм. 18 гинэ. За одоо ийшээ орж үзье. Нэг сүнсийг бол бид нар бол үсэг хэвээр айгүй гоё систем байлээ. Энэ дараа хурмын балаас нь хүртэл байдаг юм шүү. Та хамгийн сонирхолтой нь ингээд дан ижил төрлийн бараа зараад байдгүй юм байна. Одоо энэ юу болгох нь өөрийн гэсэн онцлогтой юм байна. Одоо энэ өрөө болгох нь өөрийн гэсэн онцлогтой юм байна. Вау гоё. Энэ бүрэлдэхүүн төрөл бүрийн загварын хүчнүүд байдаг юм байна шүү дээ. Вау үнэхээр гоё. Энд нөгөө Вьетнам хүмүүс аюу хөөрхөн хувцлаад идэх байхгүй юу? Тэгсэн чи ерөнхийдөө эндээс хувц авдаг юм байна л да. Энэ минь ямар хөөрхий. Йоо тэр магтай энэ цагаан сонгож гоё шүү. Хөөрхий. Энэ минь ямар хөөрхий. Йоо шорт мартна гэх. За ичиг ийг тааштай. Вау тэр араа. Хөөрхөн барааны систем дээр. Оо, энэ ч ихтэй.
Миний авах гээд байсан юу хүмүүд бүр төрлөөр үйж штэ. Гоё. Энэ юу гэдэг жимс вэ? Нэр нь юу гэнэ үү? Энэ Малайз жим. Малайзаас ирсэн жимс юм шүү. Нэр нь одоо нэрийг сайн мэдэхгүй байна. Томоо жимс байна. Одоо миний гар хажууд нэм жижиг юм шүү дээ. Би анх нөгөө Германд ирчээд ерөөсөө энэхийн нөгөө хувцснууд нь чанартай л болохоос загвар нь нэг таалагддаг байсан байхгүй юу? Тэгээд энд бол өстой нэрээ хямдхан хэрнээ гой загварын хувцснууд байд юм байна. Дараа эндээс ирж авбал зүгээр юм байна. Загвар нь аюу гоё юм. Материал нь ч гэхдээ бас тийм амир муу биш юм байна. Вау, энэ ямар гоё. За энэ одоо яг Монгол явж байгаа юм шиг. Хэвсний цах юм шиг байна. Өө цэцэг мэцэг бол төрлөөр. Нэг Монголд нэг ингээ хэвснүүд өлгцэн байдгийг штэ. Энэ хараа ийм цаг магнууд. За Берлиний наран туулахыг та нарт үзүүлж шүү би. Монголдааснууд мэтэрлээд зарчээ. Энэ дотор хөө энэ ч нэртэй бас өө дээр нь дүүрэн. Өө энэ хараа энэ камин зуухнууд шүү. Одоо нэрээ байхгүй юм алгаа. Энэ Афган хоолны газар байна. За би сая Султанс гэх супермаркет руу орлоо. Энэ бодвол дан Орос бараа мараас тартаг хэлэх юм шүү. За нэг 2-3 газараар ороод ерөнхийдөө жоохон ядрах тийшээ болж шүү. Одоо нэг энэ рүү очиж тэгээд явъя дөө. Нэлээд том юм. Би Дунхан гэж яриад байгаа. Тэнгүүд нөгөө Герман хэлтэй хүмүүс маань марлаа Дунхан гэд буруу хэлээд байна гэд бодож магадгүй. Би яг монголоор орчуулахаар яг юу гэж дуудгийг тэрүүгээр нь дуудаж байгаа шүү. Манайхаа ойлгоорой.